Өнөөдөр хүрэхээр бэлдсэн энэ төв өмнөд Солонгос улсад гарч байсан хамгийн учир битүүлэг хариулт өггүй хэрэгүүдийн нэг гэгддэг бөгөөд цагдаа нарт хэргийн сэтэл байтугай хэрэг гарсан газарч бүрэн тодорхой болоогүй хэрэг юм. Гэвч энэ түүхтэд танилцсан хэрэг гэмт хэрэгтнийг олж болох сэжим нэг биш байсан мэт хоёрдмол сэтгэл үлдэж болох тэм нэгэн түүх үлээ. Ингээд бичлэг эхэлцгээе. Бичлэгийн гол дүр болох Ли Юнхи гэгчин талаар товчхон хүргэе. Төвний ойр дотныхны хэлснээр Юнхи багасаа л амьтанд хайртай охин байсан гэжээ. Бүр баг багасаа л тэр том болоод амьтанд тусалдаг. Тэднийг эмчилдэг ажил мэргэжилтэй хүн болно гэж эргэлзэгч үгүй хариулдаг хүүхэд байсан талаар нь гэрийнхэн хэлсэн байна. Охин хэдий том болсон ч энэ хүсэл зорилго нь өөрчлөгдөөгүй ба сургуулаа төгсөөд малын эмчийн ангид элсэн орсон юм. Тэр ээж авдаа өөрийнх нь сургалтын төлбөрийг төлөхөд нь дэмжлэг болохын тулд ажил хийж байсан гэв. Юнхи сурч байсан сургуулийнхаа ойролцоо нэг өрөө жижиг байр хөслөн хайртай хоёр нохотойгоо хамт амьдарч байлаа. Тэр дуртай мэрэгчлэрээ амжилттай суралцдаг байсан ба чөлөөт цагаа хайртай нохоонуудтайгаа өнгөрөөхийг илүүд үздэг байсан гэжээ. Хэдий түүнийг ойр дотных нь үзэсгэлэнтэй гэдэг байсан ч тухайн үед ямар нэгэн найз залуу байгаагүй бөгөөд бүсгүй сургуулаа төгслөө тийм зүйл огт бодохгүй байгаа гэдэг байв. Одоо харин хэрэг явдал гардаг 2006 оны 6 дугаар сарын 6-ны өдөрт очицгоё. Тухайн өдөр Юнхигийн их сургуулийн ангийнхан хоолны газарт цуглаж уулзалт гарвалж Юнхич тийшээ очив юм. Тэнд цугласан олон солонгос маягаар мах шарж идэхээс гадна согтууруулгундаач хэрэгэлцэж байв. Тухайн өдөр нийт Юнхитэй хамт 40 орчим хүн цугласнаас оюутнуудаас гадна багш нар ч байсан гэжээ. Олон хүн цуглах гэж сонжирсон тул энэ үйл явдал нь шөнө хүртэл үргэлжлэх болсон байна. Шөнийн тэг 2 цаг 30 минутын үед тэд тарах болоогүй байсан ч Юнхи ганцаараа гэрлүүгээ харахаар болов. Тухайн үед бүсгүйн дэргэд сууж байсан Кей гих найз нь Юнхиг гэрлүүн төхүүлж өгөхөөр араас нь яарвчлан гарсан нэг биш гэрчүүд харсан юм. Энэ мэдээлэл нь батлагдаагүй ч Кей гих залуу Юнхиг сонирхдог байсан ч бүсгүйн хувьд найзаас хэтрэхгүй нэгэн байсан гэж хэргийн дараа тэдэнтэй хамт сурдаг байсан оюутнууд хэвлэлд ярьсан байдаг. Ийм учраас Кей гихч нь Юнхиг байнга дагаж хичээл дээр хамт суухаас гадна гадуур оюутнууд уулзалт зохиовол мөн л бүсгүйг дагаж явдаг байсан. Харин орой тарахт нь өөрийг нь хүссэн хүсээгүй заавал гэртэн төхүүлж өгдөг байсан гэв. Энэ оройч гисэн Кей өөрийн сурсан зангаараа бүсгүйн араас гарч авч явсан тортой зөвлөгийг нь барин даган явсан юм. Тэр цагаас хойш Кейээс өөр хэнч Юнхиг ахин олж хараагүй. Одоо тэр оройн талаар Кей гих залуугийн ярьсан зүйлээс хөрөгвөл. Тухайн өдөр Юнхи маш ядарсан. Эсвэл сэтгэл санаагаар унсан байгаа мэт түүнд санагдсан гэсэн бөгөөд гэрлүүн дөхүүлэх үед залуутай бараг нэг ч үг солиогүй гэжээ. Бүсгүй хэсэг чимээгүй явснаа гэрлүүгээ хүрэх замын тал хэсэгт гэнэт зогсон залуугийн гараас тортой зүйлээ авч цаашаа ганцаараа явна гэд Кейг гэрлүүгээ харь гэсэн байна. Энэ үед нь гадаа ямар ч хүнгүй эмэгтэй хүн ганцаараа явхад аюултай байсан тул Юнхиг зайнаас гэр хүртэлэн дагахаар шийдсэн гэсэн юм. Тэд 10 орчим метрийн зайтай явсаар Юнхиг гэрийнхээ орц руу орсны дараа л Кей гэрлүүгээ явсан гэв. Ингээд Кей гихч Юнхи бүсгүйг харсан хамгийн сүүлчийн хүн болсон нь байна. Энэ явдлаас хойш 2 хоногт Юнхи хичээлдээ ирсэнгүй. Тэр 4-р курсын оюутан байсан бөгөөд энэ 4 жилийн хугацаанд нэг ч удаа хичээлдээ ирэхгүй тасалж байгаагүй нэгэн тул ангийнх нь шууд л анзаарч гайхацааж эхэлсэн гэдэг. Ангийнх нь найз нөхөд түүнлүү залгах гэсэн боловч өмнөх 7 хоногт нь бүсгүй гадаа явж байхад нь мотоциклтэй залуус цүнхийг нь шүүрч зугтаасан ба тэр цүнхэнд нь гар утсанд байсан тул Юнхи уцсгүй байлаа. Ингээд Юнхитэй холбоо тогтоох боломжгүйг ойлгосон ангийнх нь 4 оюутан хичээлийн дараа түүний гэрт нь очихор болсон юм. Дашрам дуртахад гэрлүүн явсан 4 оюутан донд өнөөх Кей гихч байв. Тэд эхлээд Юнхигийн бие нүвдөд гэрээсээ ч гарч чадахгүй байгаа бах гэж бодсон бөгөөд уцсгүй тул залгаж хэлэгч боломжгүй байгаа гэж боджээ. Гэвч оюутнуудыг Юнхигийн хаалгыг тогшоход хинч тайлаагүй ба дотор нь нохтон тасралтгүй хоцож байв. Хаалгыг нь хинч тайлаагүй тул тэд хөршүүдээс нь бүсгүйг харсан эсэхийг асууж лавлсан ч хинч хараагүй гэсэн хариулт өгжээ. Үүний дараа оюутнууд цагдаад мэдэгдэж хаалгыг нь хүчээр нээлгээд гэрт нь орохоор боллоо. Эргүүлийн цагдаа нарч дуудлагаар түргэн шуурхаа ирж хэдхэн минутын дараа гэхэд хаалгыг нь нээн оюутнуудын хамт гэрт нь орцгоосон байна. Тэднийг ороход гэрт нь хинч байгаагүйгээс гадна гэр нь эмх замбраагүй байсан нь хамгийн ихэнд анхаарал татсан гэжээ. Мэдээж энэ хугацаанд нохоонуудыг нь хинч салхилуулаагүй тул гэрт нь нохооны ялагдсны таагүй өнөр дүүрэн байлаа. Хэдий гэрийн эзэн хинтээч холбоо барилгүй 2 хоног алга болоод гэр нь оронгороо эргэж гисэн
Мөн хайртай нохоонууд нь гэртээ өлсөглөн хоригдсон байхад цагдаа нар бүсгүйг өөрийн дураар хаашаа ч юм явсан байх гэсэн дүгнэлт тэгэхэд гаргасан байдаг. Цагдаа нарын энэ хандлага өмнөд Солонгос улсад их гардаг гэсэн ба сургаггүй болсон гэх хүмүүс өөрсдөө хэсэг хугацааны дараа гараад ирдэг тул цагдаа нарыг ингэж хандахад хүргэдэг гэв. Гэхдээ мэдээж хүн сургаггүй болсон хэрэг бүр тэгж төгсдөггүй бөгөөд Юнхигийн хэрэгч гэсэн сайнаар төгсөөгүй. Цагдаа нар түүний найз нарт Юнхи хаашаа ч юм гинэт явсан байх. Утгагүй ирчихнэ. Ихэнх ийм тохиолдолд хүлээх шаардлагатай байдаг гэх зүйл хэлсэн байна. Хэдийгээр Юнхигийн гэр хэргийн газар байж болохын дээр эмх замраагүй байдалтай хөглөрөх эд зүйл донд цаашдын мөрлөгт хэрэг болох чухал баримцэлт байх боломжтой. Найз нар нь цагдаа нарын хувилбарт итгэн Юнхиг гэртээ ирэхэд нь ийм эмх замраагүй байдалтай байхгүй тулд гэрийг нь цэвэрлэхийг хүссэн юм. Энэ хүсэлтийг нь цагдаа нар ч зөвшөөрснөөр найзууд нь гэрийг нь цэвэрлэж орхисон байдаг. Энэ явдлын дараа Юнхи огт гарч ирээгүй. Хинтэй ч холбоо бариагүй тул гэрийнх нь санаа зовнид цагдаад өргөдөл гаргаснаар тэд Юнхиг алга болсныг ойлгон мөрдөн шалах ажиллагааг эхлүүлсэн нь бүсгүй сургаггүй болоод аль хэдийн 7 хоног өнгөрсөний дараа гэжээ. Өмнө дурдсанчлан магадгүй хэргийн газар байж болох хамгийн чухал газар болох түүний гэрийг нь сайхан сэтгэлтэй найзууд нь цагдаа нарын зөвшөөрлөлтөөр юу ч үгүй цэвэрлжсэн тул тэндээс ямар нэгэн чухал эд мөрийн баримт олно гэж найдаач үгүй үзээ. Гэвч цагдаа нар бүсгүйн компьютерыг шалгаад нэг с ижигтэй зүйл олсон нь тэр алга болдог өдөр буюу 6 дугаар сарын 6-ны өдрийн тэг 2 цаг 59 минутнаас тэг 3 цаг 2 минутын хооронд компьютерыг хэн нэгэн ашиглаж хүчндэх 112 гих хайлт хийсэн байв. 112 гэдэг нь Солонгосын цагдаа түргэн тусламж зэрэг дууддаг яаралтай тусламжийн утас юм байна. Үүний дараа ямар нэг хайлт хийгээгүй бөгөөд тэг 4 цаг 20 минут үед компьютер нь унтарч үүнээс хойш огт асаагүй гэдгийг мөн олж тогтов. Юнхи тухайн үед гар утасгүй байсныг санах юм бол тэр компьютероо ашиглаж уг хайлтыг өөрөө хийсэн байж болох юм. Цаашдын мөрлөгт мэдээж Юнхиг хамгийн сүүлд харсан гих Кей гол сэжигтэн болов. Залууг шалгах үед тэр цагдаа нартай илэн далангүй харьцаж байсан ба ямар нэг сэжиг дөрүүлэхүйц зүйл огт анзаарагдаагүй гэжээ. Залуу мөрдлөгийн үед нэг биш удаа Юнхиг тэр өдөр сэтгэл санааны хувьд нэг л биш байгааг анзаарсан гэдгийг хэлж байсан ч бусад оюутнууд тийм зүйл анзаарсан талаараа хинч мэддэггүй байна. Үүнд хоёр боломжит таамаг байгаа нь нэг бол Кей гихч залуу Юнхиг үнэхээр сонирхдог байсан тул бусдаас илүү бүсгүй нөхцөл байдлыг анзаарсан байж болох бол нөгөө талаар өөрөөсөө анхаарлыг холдуулж сэтгэл санаа нь тогтворгүй байсан. Түүнд өөр асуудал бэрхшээл байсан мэт харагдуулах гэж ингэж хэлсэн байж болно. Кей гихч хэдий с ижигтэй дүүрч гэсэн цагдаа нар түүнийг шалгаж дуусаад ямар нэгэн анхаарал татах зүйл олж тогтоогоогүй гэв. Юнхигийн гэрт цэвэрлэгээ хийсэн найзууд дунд нь Кей байсан нь хэрвээ тэр гэмт итгээд бол хамаг эд мөрийн баримтаа устгах сайхан боломж гарсан байх гэж үзэж болох юм. Залууг шалгах явцад тэр цагдаа нартай маш идэвхтэй хамтран ажиллаж полиграфын тестээр үнэн ярьж байгаагаа ч баталсан нь түүнийг с ижигтний тооноос хасахад хүргэсэн гэдэг байна. Кейн тухайн өдөр өмсөж байсан хувцсанд лабораторийн шинжилгээ хийхэд угааж арилгасан цусны мөр олдсон ч залуу Юнхигийн адил малын эмчээр сурж байсан тул энэ нь тэдний хувьд энгийн зүйл гэж үзэхэд хүргэсэн юм. Гэрийг нь цэвэрлсэн оюутнууд хожим хэлэхдээ тэд эхлээд 2 хоног эзэнгүй үлдсэн нохойнууд нь гэрийг нь буулгасан гэж бодоод цэвэрсэн ч дараа нь энэ талаар бодохдоо нэг зүйл анзаарсан гэв. Тэр нь бүсгүйн гэрийн хан дээр өлгөөтэй байдаг хатаасан цэцэг шалан дээр унсан байсныг дээш нь буцаан өлгсөн нь нохойнууд тийм өндөрт хүрч цэцгийг унгаах боломжгүйг хожим ойлгосон талаараа хэлсэн ч тухайн үед бүх зүйл оройтсон нэмж шалгах боломжгүй болсон байж. Хэдийгээр үүнийг шалгах боломжгүй болсон ч энэ нь тэдний цэвэрлсэн гэр хэргийн газар байх бүрэн боломжтой гэсэн дүгнэлтэд хожим хүргэсэн байна. Харин хөршүүдийн мэдээлэл гэр нь хэргийн газар мөн гэдэгтээ зөрөлддөг нь Юнхигийн амьдардаг байр хуучин байр байсан тул хан маш нэмгэн хажуу айлын бүх чимээ сонсогддог байсан ч бүсгүй алга болдог өдөр хөршүүд нь ямар нэгэн орилон эсвэл тэмцэлдээний чимээ сонсоогүй гэжээ. Хэрв гэрт нь гэмт хэрэг болсон бол бүсгүй орилж амжаагүй байлаа гэхэд эрүүл саруул олцсон 2-2 нохоо нь хуцалдах байсан бизээ. Харин ногт нь огт хуцалдаагүй тал дээр бас нэгэн байр суурь байдаг нь хэрв шүн Юнхи дээр ирж түүнд халтсан этгээд байнга ирдэг дотны хүн нь байсан бол нохот хуцахгүй байх боломжтой гэдэг байр суурь юм. Гэсэн ч эзэнд нь халдаж тэмцэлтэн болж байхад нохот нь огт хуцалдахгүй байна гэдэг бас юу л бол. Тэгэхээр энэ талаар үзэгч та бүхэн заавал сэтгэлдээ хуваалцаарай. Юнхиг өөрөө гэрээсээ сайн дураараа хаашаа ч юм яваад
алга болсон гэх хувилбарт гэрийнх нь итгэхгүй байгаагаа хэлж байсан ба тэдний үзэж байгаагаар Юнхи хизээч нохтой гэртээ сул чөлөөтэй үлдээдэггүй. Тэр гадаа гарахдаа заавал нэг бол нойлын өрөөнд, нэг бол тагтан дээрээ нохтой гаргаж хаалгаа цоожилдог байсан гэв. Бүсгүй гэртээ нохтой сул орхиод гарсан байх нэг хувилбар байгаа. Тэр төр зур хэдхэн минут гадаа гарах болсон тул ингээд орхиод гарсан байж болох юм. Цагдаа нар хожим босныг хувилбар дэвшүүлсэн. Алга болохоос нь хэдхэн хоногийн өмнө утсыг нь цүнхтэй нь булаагаад явсан этгээдүүд Юнхигийн сургаггүй болсон явдалтай холбоотой байж болох юм гэсэн байна. Цүнхэнд нь түүний утаснаас гадна хитвч, бичиг баримтууд, өдрийн тэмдэглэлгээд чухал бүх зүйлээ бичдэг тэмдэглэлийн дэвтэр нь хүртэл байв. Энэ бүх мэдээллүүд дээр тулгуурлаж бүсгүйг тэд нэг бол хулгайлсан. Эсвэл хулгайлахын тулд анханасаа илүү их мэдээлэл цуглуулах гэж цүнхийг нь дээрэмцэн ч явж болно гэж үзжээ. Гэвч энэ хоёр явдал хоорондоо холбоотой эсэхэнд тогтоогдоогүй юм. Одоо энэ хэргийн хамгийн хачиралтай зүйлсийн талаар ярилцъя. Энэ хэрэг ямар ч цаашаа үргэлжлэх логикгүй болж сэжмээ алдаад байхад нь хэдэн сарын дараа нэгэн хачиралтай зүйл ил болсон байна. Юнхи алга болоод 2 хоногийн дараа сургуулийн мал амтны цогцос шатааж устгадаг газарт нэг өдөрт гардаг хэвийн хэмжээнээс их хэмжээний материал буюу цогцос шатаасан шалгалтын явцад бүртгэлийн дэвтрээс олж тогтоосон юм. Өдөрт шатааж устгалд оруулдаг цогцсны хэмжээ дунджаар 40 орчим килограмм байдаг бол тэр өдөр яагаад ч юм 110 кг гарсан нь өөр тожид хизээж гарч байгаагүй их тоо гэв. Өдөр бүрийн дундаж буюу 40 орчим килограмм дээр нэмээд Юнхи 48 кг байсан гэхээр нийлээд 110 кг руу дөхөх боломжтой. Тэгэд цагдаа нарт энэ баримт тодорхой болох үед нэлээд хэдэн сар өнгөрсөн байсан тул яг хэн юуг тэр өдөр шатаасан тогтоох ямар ч боломжгүй болсон байлаа. Яг энэ хачиралтай явдал Юнхиг алга болоод 2 хоногийн дараа гарсан нь давхцал байж болох уу? Эсвэл гэмт этгээд малын эмчийн сургуультай ямар нэгэн байдлаар холбоотой этгээд тул бүсгүйн цогцыг шатааж устгасан байж болох уу? Мал эмнэлгийн сургуультай холбогдох сонирхолтой баримт үгээр дууссангүй. Үүнээс ахин хэдэн сарын дараа сургуулийн компьютерийн танхимд 2 оюутан тэмдэглэлийн дэвтэр олсон нь Юнхигийн цүнхтэй хамт булаагдсан дэвтэр байжээ. Энэ дэвтэр нэгэн компьютерын дэлгэцний ард ширээ болон хан хоёрын хооронд хавчуулаастай байсан юм. Цагдаа нар Юнхиг алга болохоос өмнө дэвтэр тэнд орсон байх гэж үзсэн ч яг яагаад ингэж үзэх болсноо тайлбарлаагүй байна. Энэ бүх хугацаанд компьютерийн өрөөнд уг дэвтрийг нэг биш оюутан анзаарч байсан ч тэд төдийлөн тоож нээж үзээгүй. Учир нь тэнд оюутнууд байнга ямар нэгэн дэвтэр номоо орхисон байдаг тул энэ нь хэвийн л зүйл гэв. Харин 2 оюутан нэгэн өдөр сонирхон нээж үзээд хэдэн сарын өмнө учир битүүлгээр сургаггүй болсон Юнхигийн дэвтэр гэдгийг ойлгож цагдаад мэдгдсэн тэр юм. Тэгэхээр Юнхигийн дэвтэр дотор нь байсан цүнхийг дээрэмцэн хүн мөн л сургуультай холбоотой байсан болж таарч байна. Мөн эдгээрээс ахин хэсэг хугацааны дараа цагдаа нар Юнхигийн хэргийг сэргийн шалгаж эхлэх үед бас нэгэн зүйл ил болсон нь 6 дугаар сарын 10-ны өдөр буюу бүсгүйг сургаггүй болсноос 4 хоногийн дараа хэн нэгэн Юнхигийн ажилдаг байсан сургуулийн компьютерийн бүх мэдээллийг устгасан мөн олж тогтов. Уг устгасан мэдээллийг сэргэх ямар ч боломжгүй байсан гэжээ. Цагдаа нар энэ хэргийн нийт шалгалтын явцад Юнхигийн бүх найз нөхөд, ангийнхан, зарим багш нарыг нь шалгасан ч ямар нэг сэжим сэжүр олж чадаагүй юм. Юнхигийн цогцч цаашид хизээч олдоогүй байна. Бүсгүйн ар гэрийнхэн охиныхоо хувь заяаны талаар ямар ч мэдээлэл олж чадаагүй тул аав нь одоог болтол үе үе цагдаагийн газрын гадаа суулт хийж тэдэнд охиныхоо хэргийн талаар сануулгыг оролддог гэжээ. Энэ хэрэгтэй танилцсан хүн бүр мал эмнэлгийн сургууль руу маш олон тооны уул мөр хөтөлж байгааг хүлээн зөвшөөрдөгч цагдаа нар энэ талаар бүрэн дүүрэн нотлох олж чадаагүй юм. Харин бидэнд Юнхи бүсгүйн нууцлаг хариулт өгүүгээр дүүрэн хэрэг хизээ нэгэн өдөр учир занглаан тайлагдана гэж найтгаас өөр зам үлдсэнгүй. Энэ түүхийн талаар төрсэн сэтгэлээ бусдаагаа хуваалцаарай. Удахгүй улам сонирхолтой түүхүүдээр уулзлах болно. Баяр таа.